Хаачих юм бэ подкаст толилуулж байна. Яа, сайн байцгаана үзэгчтэй. Өнөөдөр Хаачих юм бэ подкастын эхний дугаарыг толилуулж байна. Тэгээд өнөөдрийн сэдвийн хүрээ бол Arts and Music буюу хөгжим болон урлагийн талаар чиглэлээр карьер хөөцөлдөж байгаа. Хоёр хүний талаар тэр ярилцсана. За манай хөтөж болох 12 ангийн төлгөө 12 ангийн залуутай байна. Манай хараа нэвтрүүлэгт оролцож байгаа 12 ангийн эрдэсүрэн 12 ангийн удвал. За хамгийн ихний асуулт. Дат хоёр яг юу вэ? Хаачих юм бэ? Хаачих юм бэ? Би бол дараа жилээс эхлээд Paris, France руу явж Esmod гэдэг сургуульд fashion design хичээлийг судлахаар явж байгаа. За би бол тэгээд одоохондоо шийдвэрээ бас гаргах процессонд явжлаа. Нэр нь Англи, Америк, Хятад их улсууд дундаас. Тэгээд ер нь тийм илүү music гэх тиймэрхүү карьер бас нэлээдэн сургууль руу apply хийсэн байгаа. За ажлын явцтай амжилт хүсье та хоёрт. Тэгээд өөрөөсөө тухай бас жоохон танилцуулаад өгөөч бид. Намайг эрдэсүрэн гэж дуудаж сүрэн гэж дууддаг хүмүүс. Би ер нь бол fashion design-ыг Монгол төмөөлөлд орж ирснээс хойш ер нь consider хийж хийсэн. Тэрнээс өмнө нэг тийм яг arts-аар явна гэж боддоггүй, инженерээр л явна гэж боддог байсан. Тэгээд бага ангидаа ер нь инженер болчихдоо гэж Монгол төмөөлөлд орж ирсэн. Яг манай сурвалж амар science based. Тэгээд аав ижээс сонсчвал за энэ сургууль ороод мундаг инженер болно шүү гээл за гээл аав ижийн pressure ер нь тэгээд хүмүүс ер нь нэг тийм safe career сонгоо гээд тэгээд ер нь инженер сонгож исэн. Тэгэл нэг 9 лөө 10 дугаар ангийнхаа нэг 100 дадлага дээр юу инженерүүдийн офис дотор суугаад би амьдралаа тийм амар удаж үзээгүй. Яа. Тэгээд амар утгарчсан. Амар утгартай. Тэнд тэгэл нэг cubicle-ээс нөгөө cubicle руу яваал нэг цаас хөвлүүл хөвлжил босож нэг кофе уулуучаал тэгэл нэг ширээн дээр суулна. Би өөрийгөө тийм зүйлийг хийж байгааг ерөөсөө дахиж тийм зүйлийг дахиж 40 жил 50 жил хийж байгааг харж чаддаг байхгүй. Тэгээд яг өөрөө юу хийж чадах вэ? Би яг юу хийвэл тийм удаан бас дуртай хайрлаж хийж чадах вэ? Ер нь бол миний боддог зүйл бол юм хийж байгаа бол it's never about the money. Хэзээ ч мөнгөний төлөө хийж болохгүй. Мөнгө бол хаасаагүй л явж байгаа. Мөнгөний төлөө хийж байвал өсвөл дэлгүүр юм зарчиж болно шүү дээ. Тийм шүү дээ. Гэхдээ яг яагаад бидний энэ ирээдүйд successful болж байгаа энэ мундаг хүмүүс яагаад мундаг одоо ингэ тийч өөрсдөө дуртай зүйлийг өөрсдөө passion дагж байгаа. Тэгээ өөрсдөө чаддаг зүйлийг яг өөрсдөөсөө олоод тэгээд тэр олон жил уйдахгүйгээр тэр олон жил тэр юмдээ тууштай явж чадсан. Тэгээд яагаад тууштай явж чадж байгааг вэ? Тэр зүйлдээ хайртай болохоор тэр зүйлээ хийхийг хүсэж байгаа болохоор тэгээ миний хувьд тэр зүйл fashion байсан. Тэгээ ер нь бол хувцас загвар зохион бүтээх байсан. Тэгэл би өөрөө амар creative хүн гэж боддог. Тэгээ тэрийг яаж хийгээд гаргах хэрэгтэй гэж бодсон. Тэгээд миний outlet бол fashion. Ер нь ихтэй Монгол төмөөллийн баг анхны баг fashion designer баг тий. Гүү зөндөө байгаа. Миний таньдаг хүн хүртэл тийм. Ахтуу. За ер нь бас манай сургуульд бас байдаг юм байна тий. Харин тий. Сургуулиас гарч олдог юм байна. Угийн тэгээд science based сургуулийн энэ олон сурагчдаас ядаж 1 2 3 за team creative хүмүүс байгалах. Жишээлбэл удвал. За. Удвал. За би тэгээд энэ мюзикээр анх баг дундагаас эхлээд хичээлж байгаа. Яг анх төгөлдөр орон дээр эхлээд тийм карантинаас өмнө ямар нэгэн тийм хичээлээс гадуур үйл ажиллагаа хийх хэрэгтэйгээд тэгээд ер нь төгөлдрөөр явж эхлэе гэж бодоод яг манай нэг хамаатны хичээл төгөлдрөөр тоглолт байсан байхгүй. Тэгээд үнэхээр гоё харагдаг. Тэгэл за би бас нэг юм болоод үзчихэл жаа авьяас чадвар байгаа болов гэж тоглоод яваад үзсэн. Тэгсэн чинь тэгэл яг эхэндээ бол нэг сонирхоогүй тэгэл жоохон хүчээр яваалаа гэж явчихсан. Тэгэл карантины үе эхлээл тэр үеэр чинь нэг юм хийхгүй хитэн сар зүгээр байж байгаад гинт нэг өдөр юу ч бас ингэ амар дурталж байсан. Гинт нэг дуртай болоод эхэлсэн. Төгөлдрөөр тоглохоор яг тийм амар гоё кайф авдаг болсон байсан. Тэгэл энэ мьюзик л өгөөж байгаа. Тэгээд анх Монгол төмөөлөлд ороход энэ бусад тийм улсын Монголын сургуулиуд ч тийм хөгжим яг ачаал хөтлөгддөг шүү дээ. Бүр хаачдаг шүү дээ. Тийм ямар хамгийн хэрэггүй хичээл юу вэ гэж баг хөгжим гэж хэлэх хүмүүс бол зөндөө. Аюугүй. Тийм байх.
Монгол тэмүүлд ороод ирсэн чинь олон улсын хөтөлбөрт нь яг хөгжмийн хөтөлбөр гэдэг гээл тэгэл IG данх хөгжим сонгоол эхэлсэн. Тэгэхэд бол үнэхээр сайхан байсан. Яг хичээл дээрээ яг тийм хөгжмөө ингээд дагаад яваад гэдэг нь яг тийм үнэхээр кайфтай байсан. Тийм тэгээ олон улсаар сурж байгаа тэгээ IG бол үнэхээр сайхан байсан. Гэхдээ IG дээр чинь би яг төгөлдрөөр суур ятг матг тоглоол тэгэл олоолаас хамтдаа тэгэл үнэхээр гоё. Гэхдээ IG-ийн зарим хүмүүс бол тэгэл үнэхээр хүчээр орцсон амар дургу тий. Ерэн сураа. Хичээл орно гэхээр зүгээр амар гэдэг гэсэн. Тэгсэн яг AS-д ороод AS-с бол яг тэр үнэхээр хөгжмөдөө passionate хүмүүс л үлдчихэж байгаа байхгүй юу? Хоёр хүн. Тий, хоёр хүн. Асуулаас хоёр хүн үлдсэн. Тэгээ бид хоёр одоо A level хүртэл бас хамт явжлаа. Тэгээд үнэхээр л яг хөгжмийн passionтай тэгээд бид хоёр яг тийм common interestтэй болохоор яг үнэхээр тэгэл гоё авцалтаа явж идэг. Тэгээд A level хүртэл судлахад бол үнэхээр enjoyable байна. Миний яг хайртай юм маань яг хичээл болоо явж ийн гэхээр бол үнэхээр гоё. Анх ер нь гэхдээ passionate гэдгээ яг эсвэл ингээд анх орж ирэхдээ би хөгжим сонгохдоо илүү нөгөө хобби талаасаа бодоо сонгоцсон аахгүй юу? Зүгээр тийм карьер гэж ерөөсө бодсохгүй. Тийм нэг хичээл сонгох ёстой гэхээр за хөгжим банд хөгжмөө сонгож игээл. Тэгэл явж исэн чинь IG ер нь дуусахт өгөхөд ихсэн. Тэгэл мьюзик одоо ингээд зогсоон гэвэл бол нэр нь чадахгүй юм байна. AS сонгох хэсэг болсон ба штэ. Тэгэл 11-т орж ирээд AS илүү судлаад эхэлсэн чинь бол яг үнэхээр миний enjoy хийдэг юм бол үнэхээр муу юм байна. Би ирээдүйд яг энийг хөөгөө явуучил ер нь амьдралаа бүтээч чадах юм байна гэж тэгэж бодож олж ийсэн. Тэгээд манай Монгол Тэмүл сургуулийн нэг хөгжмийн мундаг агш байдаг шүү дээ. Эрдэнэбат гэсэн нэртэй. Тэгээд чамаг гисүр ангид анх орж ирэхэд хөгжимд яг дурлах гол шалтгаан болгоход тийм тус тийм мөгж одсон гэж бодож байна. Өгсөн. Тэгэл Эрдэнэбат агш бол тэгэл бүр хүүхэд болгоныг амар шахдаг. Хэрвээ тэгээд хөгжимч угаасаа шахахгүй тэгэж хүүхдээ тэгж дарамтлахгүй л ер нь явахгүй шүү дээ. Тэр үгүй Эрдэнэбат шиг дарамтлагч гэж жоохон конвей гэдэг. Гөө. Хүүхдээ зөв зам руу хөтэлдэг. Гэтэ жоохон дарамт. За. Эрдэнэбат сонсч байвал те. Удалыг зөв аргаар дарамтлж байгаа байхгүй юу? Тэгэл амралтын өдөр 9 дугаар ангид байх чинь тэгэл яг хөгжмийн хүмүүсийг амралтын өдөр болгон дууддаг. Амралтын яг хөгжмийн хүмүүсд баг хамгийн IG-ийн хамгийн завгүй хүмүүс явдаг байсан. Тэгэл ер нь тэр хугацаанд тэгэл айгүй их юм бодож ухаард юм билээ. Тэгэл чанаа одоо мьюзик сонгох хүмүүс алаа ажилласан. Дарамттай мараад тэгэл мэдж байгаа л гэдэг IG мьюзик судалсан үү те. Харин яг би ч өөрөө Эрдэнэбат агш шиг ямар зоос л өөр юм. Өөрөө ингээл намайг хичээл дээр дуудал би ч яг нөгөө тухайд мьюзик дээр passionate биш. Би зүгээр ингээл хамгийн амархан л байгаах гэж бодоод гэрийн даалгаваргүй юм чи ингээл мьюзик сонгоцсон. Гэтэ дуртай бол өстэй амар гоё хичээл. Ер нь бол тэгэл тэр symphony интер сонсоод сууж хад интер амар relaxing. Гэтэ бас нойр үрдэг. Гэтэ манай хөш яг амар тийм өөрөө хөгжимд амар дуртай хүн болохоор биднийг бас яг адилхан гэж assume хийгээд амар шахдаг. Тэгээд зөв надрахуу тийм мьюзик дургу яг мьюзик дуртай. Гэтэ яг мьюзик хөгжим тоглох дургу хүнд бол тэгээд жоохон хэцүү л байсан. Тийм. Гэтэ одоо амьдралд ингээ авьяастай болц тээ. Хор дарчихгүй л ажлын талбар дээр дарчихсан. Дараа. Гэтэ ер нь манай Монгол Тэмүл ер нь хэр ер нь сүрэнгийн хувьд одоо чиглүүлж гэсэн. Удалыг бол сайн чиглүүлсэн биз дээ. Хөгжим дээр нь IG бол үнэхээр гоё таатай байсан гэсэн. Сүрэнгийн хувьд ер нь бол хэр сайн чиглүүлж гэсэн. Хэрвээ би артик сонсон бол арай эртээс дуртай болох байсан баг. Гэтэ артик сонсон бол бүр дург болчихж яж магадгүй. Яг л арт ч амар хэцүү шүү дээ. Тэгээ артик ингээ хэцүүгээд ер нь энэ creative зүйл рүү явахгүй байсан ч яж магадгүй. Яг сургууль ер нь бол чиглүүлсэн гэж хэлж болно, чиглүүлээгүй ч гэж хэлж болно. Яг хичээлийн хувьд бол ерөөсөө чиглүүлээгүй. Яг амар science based болохоор яг миний creativity-тэй холбоотой юм байхгүй. Тэгэл яг нэг ном дагаал явдаг. Тэр нь надад туслаагүй ч гэлээ. In another way би тэр өөрөө дургу гэдгийг ойлгож авсан. Амар олон мундаг ухаантай хүмүүстэй хамт суралцаад тэгээд яг хин энэ physics энтриг хийж чаддаг тийм яг бүр энэсээ дурлж чаддаг. Тэгсэн хин арай өөр сэтгэж чаддаг гэдгийг бас энэ сургуулиас ойлгож авсан. Өөр сургуульд ингээд дисэрж усаар аваад нэг юу ч биш болцсон нэг барилгын инженер ч юм уу Монгол барилгын инженер
яг тийм offensive үг шүү. Offense өгөөгүй зүгээр I give offense to Berlin engineer bro. Берлин What the fuck bro? Берлин ч сайн шүү дээ. Why is our зал so жижиг? Тэр манай сурвалж. Okay, we're going off rails. Okay. За. Дараагийн асуулт руу орчих. За. Асуусан. Яг тойроо яг дунд ангиасаа яг сонирхолч нь илүү бадарч гисэн гэж ойлгож байна шүү дээ. Тэнгүүд яг дунд ангитаа яг сонирхлоод тижээгээд тэгээд энэ хичээлж бишэлтэй. Яг энэ хоббигаа хөгжүүлээд яг ямар нэгэн үйл ажиллагаа хийж ирсэн. Гэхдээ би дагаад Би өөрөө зүгээр зураг зурх амар дуртай байсан. Манай аав өөрөө зураач байсан байхгүй юу? Тэгээд мэрэгжлийн сэлбэрчээ. яа Гэхдээ ажиллаа ерөөсөө хийгээгүй. Зүгээр нэгтлэн бодогч болоод тэгээд өөр ажлыг явцгаа гэвэл Шал өөр хөржил. нөгөө амьдралын шалтгаанаас болоод яг тухайн үед чи сэлбэр чинь ажил олж чадахгүй шүү дээ. Амар хэцүү. Тэгээд зураач чинь ч гэсэн хэцүү. Яг л бүр амар мундаг бол яг бүр тийм супер артист биш байсан. Гэхдээ амар сайн зурдаг, амар сайн сэлбэрлэдэг. Гэхдээ тэр чинь тэгэл нэг хідэн захиалга хийгээл байждаг. Тэгснээс илүү тийм stable office job болоод тэгээд ер нь тэндээсээ successful болоо явцсан. Тэгээд тэрнээс болоод би ер нь жоохон аавда баяхарч явдаг. Тэгээд надад ийм боломж олгож байгаа. Тэгээд ер нь аав ээжтэй амар баярж явдаг. Аавч намайг тэгээд бас нэг stable job болоод бас хүүхдүүдээ ингээ боломж олгоо яв гэж бодсол хальтаа. Гэтэ би шал өөр юм болоод ирсэн. Ер нь тэгээд эцгийн дэмжлэг амар хэрэгтэй байдаг. Эцгийнхээсээ ер нь бүх зүйлээ сурдаг. Дунд ангитай би ер нь харьцангуй би бусад хүүхдүүдээс илүү аавчтай харьцдаг гэж өөрөө боддог. Тэгээд дунд ангиас ааваасаа зөндөө их юм сурсан, ээжээсээ зөндөө их юм сурсан. Тэгэл тэр үеэс л эхлээд яг arts гэдэг зүйл надад таалагдсан юм байна. Гэтэ би яг тэрүүндээ sure биш. Unsure байсан. Ахлах сургуультай ороод Яг энэ сургуульд орж ирэл мэдсэн шүү дээ. тийм. за одоо л За тэгээд хөгжим бол тэгэл угаасаа practice болох хамгийн чухал. Өдөр болгон тууштай тогтмол бэлдэж явах айгүй чухал. Тэгээд яг заримдаа үнэхээр тийм амар залхуу үрээл за нэг өнөөдөрч нэг тоглоод мотивац байхгүй те. Мотивашн энэ байхгүй болчихгүй байдаг. Гэтэ би болохоор энэ бос хүмүүсээс influence энэ айгүй их авдаг байхгүй юу. Тэгээд яг манай хамаатан гэхэд тийм төгөлдрөөр тоглодог хүн байсан. Өөр бүр тийм хөгжим мэрэгжлийн хүмүүс. Бараг олонд нь байсан юм шүү. Яхаа бас тийм Инфлюенс бол байгаа л хэ. Тийм байгаа. Тэгэл хамаатан дундаас тийм хүн байгаа. Тэгэл манай аав ээж гэсэн намайг ер нь хөгжмөө хайж болохгүй. Нэг өгсөн юм алт хууштай яв гэдэг амар тийм principles надад цуул ер нь хичээдэг байхгүй. Тэгэхээр тэгэл хайчаар эн чинь мэдээж хайрмаг. Манай аав ээж хоёр тийм бахан хөгжмийн хичээл надад хөгжмийн хичээл цуулах гэж бахан мөнгө төлсөн. Тэр нь тэгээд одоо бас нааш цаашаа унааны мөнгө, хоолны мөнгө тийм хамгийн маш их зүйл. хамгийн гол нь яг цагаа бас зарцуулсан шүү дээ. Тийм би бас өөрөө бас Өөрөжөхгүй. цаг зөндөө оруулсан болохоор тэгээд хайчч бас мэдээж болохгүй. Тэгээд ер нь мотивашн бас алга болчих үедээ яаж мотивашн авдаг вэ гэхээр би ер нь тийм онлайнаар тийм одоо YouTube, Instagram гэдэг тийм хөгжмийн одоо мэрэгжлийн хүмүүс юм юу хийж ийм тийм Бас инфлюенсер яаж тий одоо YouTube дээр гэхэд тийм мьюзикийн чиглэлээр бичлэг гэдэг ус зөндөө байдаг шүү дээ тий. Тэгэхээр би яг тэндээс яг зарим бичлэг үзчихээр л яг зүгээр цаанаасаа юм хөгжмөө яг бэлдмээрч юусэг мэдрэмж төрөөд эхэлдэг байсан аахгүй юу тий. ялч дуртай юм шүү дээ. Ялцгүй яг цаанаасаа яг үнэхээр тогломоор хиймээр мэдрэмж төрөөд байдаг. Тэгэл байглаасаа тийм нөө curiosity айгуу чухал байдаг. Яг энэ байдаг сонирхол яг talent гэхээс илүү curiosity-тэй байх л айгуу чухал байдаг гэж бодсон. Тэгвэл Чи асахгүй. За өргөжлүүлээд ер нь application management-ийн талаар асууна. Бас бусдаас өөрсдөө ингээд зөвхөн academic subject дээр дүн ингээд асуугаад байхгүй. Бас арай өөр юм байдаг байлгүй дээ. Тийм, манай сургууль болохоор намайг англи хэлээр ярьдаг IELTS тэрээр хэрсэн GPA харсан. Тэгснэ хамгийн гол хардаг зүйл тэр portfolio тэгээ interview хоёр. Тийм байх. Portfolio дээр яг өөрийн чинь vision хардаг. Interview дээр яг өөрийнх нь хүн ямар байдгийг хардаг. Заримдаа хүмүүс портфолиогоо худлаа хийлүүлждэг. Тийм. Одоо хүн хийгээд өгч тийм үү? Хүн хийгээд за тэгвэл чи тэрийг интервьюээс харж үздэг байхгүй юу? Энэ хүүхд яг ямар байна гээ мэдэх юм шүү дээ. Портфолио нь болохоор яг өөрийн чинь collection of your best work, яг өөрийнхөө хамгийн сайн хийсэн creative progress. Тэгээд яг бүр professional байх ямар ч хэрэг байхгүй. Мэргэжлийн үнийх шиг хийгээд хэрэггүй. Гол нь
яг өөрийгөө харуулж чадах хэрэгтэй. Яг бол мэргэжлийн хүн болох процесс чинь тэр сургууль дотроо байх болохоор. Тэгээд портфолиог хийж явахдаа зүгээр ингээд энэ хүн бусдаас арай өөр юм хардаг. Энэ хүн бусдаас арай өөр юм сэтгэж чаддаг. Тэгээд ер нь бол тэр миний сургуулийн хувьд бол ингээд ер нь сургуулиуд өөрөөр тийм портфолионы дасгалууд өгчдөг. Жишээлбэл ийм төрлийн хувцас загварын зохио, ийм одоо streetwear сэдвийн өгч тийм биш үү? Сэдв өгчтэй байхгүй. Тийм үү те. Би тэрийг мэдээгүй. Тэгээд юу авсан? мэдээгүй юм шүү дээ. Юу авсан? Би надад болохоор зүгээр юу sportswear гэсэн баха. Тэгээд өгсөн байхаа. Тий, би санахгүй байна. Leisure wear. Тэгээд би тэрийг мэдээгүй баха apply-дад хэлсэн. Тэгэл заа нэг 2 сар өнгөрөөгөл apply дэш доосгондаа гэсэн чинь шал өөр топиктэй тийм миний мөрөөдлийн сурал эсмод тэгэл за гялзуулахаас гэл нэг сар гарan өстэй нойроо хасаал ер нь баг унтаагүй дээ хичээгэл юм хийгээл амар хичээсэн те тэг хичээл зүтгэл чинь ерхэд бол чам дүрдэн өгсөн ба шүү дээ өгнө шүү дээ үгийн хинч юун дээр чичээвэл үрдэн өгнө шүү дээ бүх зүйл үгийн хэцүү зөв хичээвэл те тэгээд минийх дээр болохоор 2 ширхэг sewing project байх хэрэгтэйсэн. Юу? Sewing project. Ойдлын 2 piece хийх юм биш үү? Би тэгээ яг бүтэн юу хийсэн байхгүй юу? Hoodie тэгээд sweatpants хийсэн байхгүй юу? Одоо хүртэл өмсдөг тэргээ заримдаа. Тэгээд одооноос эхлээд би ер нь жоохон илүү хүнд материал руу орж эхэлж байгаа. Сая би анхдаа denim pants-ыг дуусгасан. Амар хэцүү байлээ. Гэхдээ амар донтмор юм лээ. Тэр яг ингээл ойдлын машинаар ингээл доош руу яваад ингээл тэр амар донтморсоос санагддаг байхгүй юу? The sound амар satisfying. Тэгээд ер нь өөрөө гараас тийм олон цаг юма хийгээл тийм олон удаа өөрийгөө зүгээр хатгаал тэгж хичээсэн эцэс нэг юм гараад ирэх чинь амар fulfilling амар гоё мэдрэмж. Чад уран зориг гэж байгаа. Допамин шүү дээ. Тэгээ ер нь донтдаг. Хүн ер нь дуртай зүйлдээ донтд юм билээ. Би тэгээд хувцс ихэд ер нь болж байгаа. Дуртай болоод байгаа. За. Манай одол зүгээр application process ярьж байна. Яг бол music-ийн арай өөр нэг тийм. Тэгээд за тэгэл music юм чинь тий яг performance тал руугаа performance тал руугаа ч тийм яг musicтэй холбоотой ихэнх мэргэжлүүд бол тэгээд audition шаарддаг. Яг international student бол тэгэл яг өөрийнхөө тийм хөгжмөө тоглож байгаа бичлэг юм уу тийм zoom видеогоор call хийгээд харуулдаг тий. Яг requirements нь болохоор яг ямар degree хөөж байгаас шалтгаалт яг Bachelor of Arts хөөж байгаа л илүү нөгөө music арай өргөө судалж байгаа юм. Бүх юм судлах юм шүү дээ. Тэгээ ер нь бүгдийн ер нь илүү өргөө илүү liberal arts degree байхгүй. Тэгэнгүүт яг хөгжмийн audition болохоор гайгүй зүгээр өөрийнхөө нэг хүссэн 2 зохиолыг ч юм уу хамгийн сайн тоглолтын зохиолыг тоглоо явуулчих болдог. Америкийн зарим сургуулиуд эсвэл бүр audition ч бараг шаарддаг юм бэлээ Bachelor of Arts. Харин Bachelor of Music гэдэг нь болохоор илүү professional degree байхгүй яг бүр илүү хөгжмийг бүр илүү нарийн тийм concentrationтэй судалдаг. Нарийн ширийн зүйлээ гүнзгийрүүлээ тоглох илүү performance руу илүү хөөн composing руу хөөн гэдэг чинь илүү тийм нарийн болцдог болохоор тэрний requirement нь бол илүү нарийн болцдог. Өөрийнхөө хүссэн зохиолохгүй цаанаасаа яг тийм repertoire өгчсөн байдаг. Одоо тийм зохиол заавал тоглоно. Тэгэл тэр нь болохоор доор хаяж 4 зохиол ч юм уу тиймэрхүү өгцсөн байдаг. Тэгэл өгчмөр одоо performance center явна гэвэл бас бүр багасаа мангар олон одоо 10 хэдэн жил тоглож байгаа хүмүүс энэ айгүй их явдсан шүү дээ. Чи одоо хэдэн жил болж байгаа? Би бол тэгэл нэг одоо 7 молоо 8 тэр 6 7 8 тий тэр ацаал тоглож байгаа. Тэгээд яг би performance тэгснээ бас илүү нөгөө education тал руугаа сонирхдаг болохоор тий. За тий Америкийн болохоор ер нь жоохон тиймэрхүү чи зүгээр хөгжмийн тоглолтонтой амар сайн байвал тэгэл ер нь баг болоод өө passion бас байвал явчихдөө тэгэл. Тэгээ passion гомөртлөө очих юм уус. Яа за passion голд уус apply хийхгүй л гэдэг music-ээр. За англи болохоор ер нь юм байдیں۔ Английн тийм нөө одоо бид нар чинь нэг Cambridge шалгалтад өгöd байгаа шүү дээ. Ер нь тэрэн шиг хөгжмийн тийм шалгалтад бас байдаг байхгүй юу? Яг ABRSM, Trinity ч юм уу тиймэрхүү exam board-ууд эдийн. Тэдний яг тийм нөгөө
шалгалтуудыг өгөөд яг тийм specific grade авцсан байвал тэрийг чи хараад ямар ч audition энэ төр шаардахгүй шууд ер нь орчиж болдог байхгүй. Би бол англи хийсэн сургууль руу яг ямар ч audition интервью юу ч өгөхгүй зөвхөн тэр шалгалт өгсөн гэдэг сертификат энэ төр харуулаад тэгээд одоо A level-ийн music судалж байгаа гэдээ харуулсан чинь шууд амаг accept хийчихэж байгаа байхгүй юу? Тэр шалгалтууд нь ер нь ямар чадруудыг шалгах. Тэр шалгалтууд нь болохоор дотроо эдийн төрөл байгаа. Тэр нь онол тоглолт гэсэн тийм хоёр төрөл байдаг. Бас performance орох юм шүү дээ. Performance is great ч сайн байвал тэгээд ер нь тэгээ болчин онлын grade бас ер нь зарим сургуулиуд бол шаарддаг. Тэгэл хөгжим хөөж байгаа хүн чинь бол мэдээж хөгжмийн онлоо мэдэх ёстой гэж тэгэл тийм байдаг. Тэгээ бас орнуудыг бол яг сайн мэдгүй. Гэхдээ ер нь бол ихэнх орнууд л audition шаардж байгаа. Англи л ер нь тийм яг тийм шалгалтаар авчиж болдог байх. Яг тийм. Тэр яг чиний тоглож явуулсан тэр application process явуулсан тэр байна шүү дээ. Тэр нь яг илүү голчлон төгөлдрөөр явуулсан. Хөгжмийн зэмсэг. Тийм би яг зөвхөн төгөлдрөөр явуулсан. Уусаа төгөлдрөөр чинь миний main instrument болохоор яг тэгж шаардтай байхгүй. Зарим сургуулиуд яг main instrument-ээс гадна яг second instrument-аас тоглож болдог байхгүй. Өөрийнхөө яг сайн тоглох хоёр дахь зэмсэг. Гэхдээ ер нь хамгийн сайн тоглолтог зэмсгээрээ л тоглол явуулсан бол чадваасаа хамгийн ашигтай нэмж тиймэрхүү л тийм л байна. Ер нь хоёр гараараа дарахыг шаарддаг заал. Уусаа тэгж шүү дээ. Гэхдээ нэг гараар дарж болдог юм. Яг муугал толчтой. Гэтэ яг нэг гараар тоглолдог зохиол мөхөл байгаа тэрийг тоглож болно. Чи одоо ингээд нэг гарт үний одоо яг юу заа. Гэтэ нэг гартаа төгөлдөр өч нэрээ байдаг байхгүй. Үгүйсгэж болохгүй байхгүй. Чи удалыг нэг гартаа гэдэг юм. Үгүй л те. Би арай өөрөө нэг гараар тоглож чаддаг байхгүй. Тийм үү. Би зүүнээрээ чадахгүй. Баруунаараа л чадна. Болж шүү дээ. Наач ихтэй бол яхаж байгаа чи beginner problem л байх л та. Гэтэ Йоо би олноос хоёрдугаар ангид одол модлаас илүү л хэлсэн. Гэтэ яг тийм яг disability-тэй нэг гараараа тоглодог хүмүүс л нэрээ байдаг шүү дээ. Гэтэ ер нь ажлын байр хийж үтэй. Ажлын байр уу? Хэцүү дээ ер нь тэгээд концерт хөгжимчин яг хөгжмөөрөө явал хөгжимчин болно гэвэл үнэхээр л тийм маш сайн байх хэрэгтэй. Бүр гоцгой сайн. Тэгэл тийм болж чадахгүй бол тэгээд нэг хөгжмийн багш эсвэл тийм music director ч юм уу тиймэрхүү мэрэгчлэл бас хөөж болно. Гэтэл тэгээд цалин бол жоохон асуудалтай л байдаг. Мөнгө нөө. Тийм мөнгө нь тэгэхээр яг нөө passionтай байхад бол тэгээд мөнгө байхгүй ч хамаа байхгүй л гэдэг тий. Жаргалтай байх тий. Тэгэнгүүт ерхэд бол таад илүү урлаг тал руугаа карьер хийж байгаа шүү дээ. Тэнгүүт ингэж явж байхад өндөрлөл бэрхшээл тэгээд хүмүүс чамд итгэхгүй ч юм уу чамд дэмжлэг өгөхгүй discourage хийж байгаа. Шантрах үед байсан. Зөндөө шүү дээ. Гэтэ шантрахч яриач юу юм бэ? Огийн дуртай болохоор өөрөө passionate болохоор ингээд шантрахгүй. Огийн тэгээ энэ хүн надаа юу гэж хэлсэн чинь миний амьдрал шүү дээ. Тэгээд манай өө юм ээжхэн ойлгоогүй. Одоо хүртэл ойлгодоггүй жоохон. Манай аав ээж хоёр ойлгох гэж нэлээд одсон. Тэгээд бид нэг орой аавчтай амар их шүнжгөө юм яриад яг ирээдүгийнхээ тухай яриад тэгээд ер нь бол тэгсэн зөв шүү дээ. Тийм тэгээд ер нь дэмжиж хийсэн 10 дугаар ингээд өөрч тэгэл ер нь тэгээд одоо үед хүмүүс ингээд амар open minded болсон. Манай найзууд яг оо эсвэл өөр сургуульд өөр хийж магадгүй. Манай сургуулийн найзууд надад амар support байсан. Ингээд болж штэ амар гоё штэ тэгээд тэрнээс өөр амар encouragement авсан. Гэтэ сайхан штэ ер нь. Тийм. Гэтэ ер нь бол at the end of the day миний л төлөө би өөрийнхөө төлөө л амьдрын. Өөрхийн ирээдүй штэ. Миний ирээдүй болохоор надад тэр хүн юу гэж хэлнэ үү? Яаж discourage хийнэ? Надад ер нь бол нэг хамаагүй. Тий. Тэгээд яг өөрийнхөө дуртай юм хийж байгаа болохоор that's just noise. Зүгээр л нэг чимээ хийж байгаагаар зүг. Тэгээд дэмжихгүй хүмүүс бол зөндөө. Ялангуяа манай аав ээж хоёр бол яг амар дургүй байдаг байсан. Ялангуяа манай аав болохоор яг тийм урлагийн чиглэлийн хүмүүс айгу дургүй байдаг байхгүй. Тэгэл намайг хөгжмөр явахаар яг хобби л өстэй тий хобби өстэй тий карьер мөр болохгүй өстэй тэгэл тэгдэг би тэгэл айгаад тэгсэн шүү баг. Тэгэл яг 12 дугаар ангид орж ирээл яг мэрэгжил энэ төр сонгох процесс ер нь эхлэхэд тэгээд
яг манай аав ээж хоёр ер нь дэмждэггүй тэгээд хөгжмөр явахад энэ ирээдүйд айгүй хэцүү чиний дээр хүмүүс зөндөө орчин штэ гэж надад айгүй хэлдэг. Гэтэ яг манай ах намайг дэмждэг байсан аахгүй юу? Төрс ах чам. Тийм манай төрсөн ах айгүй дэмждэг байсан. Айгүй өөрөө санхүүгээр сурдаг аахгүй юу? Манай ах яг өөрөө бас яг өөрөө хүссэн мэргэжлийг сонгож чадаагүй. Яг өөрөөр сурахыг би сайн мэдэхгүй л л да. Гэтэ манай аавын шахалтаар санхүүгээр сурцсан аахгүй юу? Гэсэн чи тэгээд манай ах тэрэнд нь жоох яа тийм мэдгүй. Манай аав хоёртайг намайг айгүй хөмөрдөг байсан. Ингээд тэгэл энэ чи өөрийнх нь амьдрал өөрийнхөө сонголт юм чи хүссэн юмараа л явуулах хэрэгтэй ш. Тэгэл намайг айгүй хөмөрдөг байсан. Тэгээд их туссан ба штэ. Тийм манай ах бол айгүй их туссан. Уу тахтаал их баярлалаа гэсэн. Тэгээд ер нь тэгэж хэлэхэд манай аав хоёр бас арай тэгэж consider хийж ихсэн юм аяас. Ер нь сүүлдээ арай гайг болцсон. Тэгээд одоо л тэгээд яг бас дуртай ч болчоогүй л дээ. Гэтээ жоохон за яах вэ гэсэн нэг тиймэрхүү хандлагатай дэмждэг. Тийм Стил дэмждэг. Тийм дэмжин. Тэгээд яг хөгжмөрөө явна гэхээр тэгэл за гэл тэгэл өнгөртөг дөө. Тэгээд гэтээ яг тэгэл ах маань дэмжсэн нь бол үнэхээр тусалсан. Тэгээ манай тэгээ найз нөхөд тийм сургуулийн хүмүүс ч гэсэн намайг бол хөгжмөрөө явахд бол тэгэл болно штэ гоё штэ л гэж хэлдэг байсан. Тийм. Бас орчин тойрны чинь хүмүүс бас нөлөөлөл бол зөндөө байгаа. Тэгээ ялангуяа гэр бүлийн хүмүүс чинь бол үнэхээр их нөлөөлдөг төө. Би сая сүрэнгээс асуу гэж бодсон. Ер нь ажлын байр нь хэрвээ? Ажлын байр уу? Сургуулиас хамаардаг. Одоо зарим компаниуд ингээд зөвхөн энэ сургуулиас сурагч аавна гэдэг. Жишээлбэл Эсмодос дан сурагч дан ажиллаж аавна гэсэн зөндөө олон газрууд байдаг. Тэгээд бүр яг fashion designer явж чадахгүй бол ер нь бол миний end goal өөрийн гэсэн брэнд болох. Тэгээд өөрийнхөө зүйлийг их яг нэг тийм компани доор хоримтлагдахгүй байхыг ер нь бол илүүд үзэж сонгож байгаа карьер штэ. Тэгээд тэр хэрвээ ажиллахгүй бол угийн ихний жил хэцүү штэ. Тийм штэ. Тэр үед ер нь бол хүсвэл би сургуультай буцаа багш болно. Эсвэл graphic designer явж болдог. Хэрвээ fashion designer төгсчих юм бол угийн Esmodod жишээлбэл Cloud 3D, Adobe интернет зөндөх ажилладаг. Тэгээд ер нь бол graphic designer-ing basic юутай болчихдог байхгүй юу? Understanding-тэй. Туршлагатай тий. Тэгээд ер нь бол Esmodod яг graphic designer аавн гэсэн зөндөө олон зарууд байт юм лээ. Би өөрөө судалж үзсэн. Чи өөрийн гэсэн брэндтэй болъё гэсэн шүү дээ. Брэндтэй болох юм бол яг ямар нэр өгөх вэ? За ястаа мэдхгүй дээ. Тэрийг одоо их бодоол амар хэцүү. Тэр тэгэл шүүж хөрөө зарах уу? Айлуулах нөгөө Монгол culture оруулж ирэх юм шүү дээ. Мишель Амазонко шиг үү? Мишель Амазонко ер нь бол одоо яанаас Мишель Амазонко Кейт хийгээгүй. Гэтэ миний хувьд Мишель Амазонко яг бүр тийм амар лаг Монголыг харуулж чаддаг биш юм шиг санагддаг. Надад илүү говь ч юм уу тэднэр нь илүү сайн санагддаг. Гоби. Тийм. Ер нь бол яг одоо үеийн хүмүүс нэг дээлийн хүмүүс байгаа шүү дээ. Тэгээ ер нь ирээдүйд улам л багасах бах. Гэхдээ тэрийг багасмааргүй байхгүй. Яг л одоо энэ дүнсээ нэг Chinese trend болсон шүү дээ. Нэг Adidas jacket ингэ бахан. Тийм. Яг хятад юугаар тийм. Ягаад Монгол хувцас тийм байж болохгүй гэж зөндөө Монгол хувцас ч өөр амар үзэсгэлэнтэй байхгүй юу? Тийм шүү дээ. Монгол цамц дээл бүгд амар гоё. Тэр Монгол тэлээ тэр амар сүртэй шүү дээ. Амар сүртэй. Тэгээ ягаад тэрүүнийг энгийн зүйл болгож болохгүй гэж. Ягаад заавал нэг цагаан сараар өмсдөг? Ягаад заавал нэг хурмаар ёслолоор өмсдөг? Occasionally тий. Зүгээр ягаад бид нэр сургуультай явахдаа дээл өмсөж болохгүй? Ягаад бид нэр ажил руугаа явахдаа Монгол цамц өмсөж болохгүй тий? Сорогч гэсэн. Ягаад морь унаад ирж болохгүй тий? Жавхлан. Тэгээд ер нь бол аль болох тийм traditional clothes өөрхөн Монголынхаа tradition-ыг оролцуулсан гэхдээ бас ингээд энгийн үед өмсчөөр leisure wear ер нь бол ер нь л одоогийн ихэнх хүмүүс яг ийм урлаг яг тэгээд хөгжмийн чиглэлээр карьер хийж байгаа хүмүүст бол яг энэ бол болохгүй шүү. Яг өөрийнхөө эх орондоо үр бүтээлтэй зүйлүүдийг хийгээрэй. Тэгээд энэ чинь ямар ч өргөөжгүй гээд иймэрхүү үгүйсгэл байдаг байхгүй юу? Гэтэ бол яг түрүүний Эрдэнэ сүргийн хэлснээр бол өөрсдийнхөө бас Монголынхаа үе соёлыг бас илүү сурталчлаад тэгээд үнэт зүйлсийг гаргах хадгалсан авах нь соёлын үйлдвэрлэлийг чинь бас нэлээд чухал зүйл шүү дээ. Тэгэхээр энэ яг энэ асуудлыг ер нь бол
хүмүүс нэг бодоод байдаггүй юм байл. Цалин ирээдүйн ер нь бас. Дандаа цалин асуух. Арай Гэхдээ зүгээр асууж зүгээр сонирхолтой. ер нь тэгэл хамаар ш. Яг ямар ажлын байранд орсон, ямар тэр брэнд чинь том охин болж байгаа юм л ш. Гэтэ надад тэр мөнгө нэг хамаагүй угийн штэ. Яг тийм л дээ. Өөрөө passionate явж чадж байгаа бол successful болно. Тэр үнд би өөртөө итгэлтэй байгаа. Тэгээд мөнгөний төлөө явсан бол би шал өөр л судлаа шүү дээ. Passion-аар явахгүй шүү дээ. Үгүй мөнгөний төлөө явж байгаа бол иймэрхүү abstract зүйл сонгоод ирэхгүй. Хэрвээ гол end goal чинь яг мөнгө бол хичнээн passionate байсан ч succeed хийж чадахгүй л шүү дээ. Grave руугаа мөнгө аваад явахгүй байхгүй. Харин тий. Grave руу гэж хувцас өмсөх байхгүй. За тэгвэл одоо бидний дугаар яг өндөрлөх цэг рүү орчих байна. Яг нэг сүүлчийн асуулт гэвэл одоо үеийн найдвараас орж ирж байгаа ер нь бол манай ганцхан сурвалж биш. Бас өөр Монголын хүүхдүүд ч гэсэн яг иймэрхүү чиглэлд сонирхолтой хүүхдүүдэд яг ямар нэгэн зөвлөгөө байвал карьер хөөхөөр тийм хүмүүст зөвлөгөө байвал хэлж өгөөч. За тэгээд үнэхээр passionate бол тэгээд бусд хүмүүсийн юу гэж хэлхийг бити сонс гэж хэлээ да. Одоо өөр хүмүүс бол тэгэл чамайг яг нэг тасвар иймэрхүү creative мэрэгжил хөөхийг чинь бол тэгэл бараг амиа оруулж ил гэсэн үг гэж бараг хэлж магадгүй. Тэгээд өөрийнхөө ирээдүйг олоод байна л гэдэг тийм. Тэгэл чи бол өөрийн чинь л ирээдүй. Энэ бол зөвхөн чиний л ирээдүй, чиний л хүссэн зүйл болохоор тэгэл бити айгаарай нэгэнт ингээд өөрийн чинь тийм passion үнэхээр л хийх дуртай зүйл чинь бол тэгэл яг араас нь бүр тууштай хөөцөлдөөд бос хүмүүсийн юу гэж хэлсэн ч хамаагүй тэгэл яг өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагаарай л гэж хэлээ та. Чи бол өөрийнхөө ирээдүй. За бодол сүрэн. Ер нь тэгэл өөрийнхөө дуртай зүйлийг хийгэрэй гэж хэлээ да. Одоо ер нь их сургуулийн сонголт чинь амар чухал. Өөрийн чинь яг ямар мэдлэлээ сонгож байгаа ч амар чухал. Яг хуу сольж болно. Ирээдүй ер нь хизээч it's never too late. Гэхдээ өөртөө үнэн чагаар хэрвээ чи яг энэ зүйлийг дараагийн 30-аас 40 жил 50 жил яг хийж чадах уу? Би яг өөрөөсөө тэгж асуусан. Тийм шүү дээ. Маш зөв асуулт. Өдөр болгоно нэг газар руу яг л тэгж очиод яг л нэг юм хийгээл тэрийг хийж чадах уу? Яг тэр зүйлэндээ чи дуртай байж чадах уу? Яг тэр зүйлээрээ чи аз жаргалыг олж чадах уу? Яг л хүний яг эцсийн goal бол аз жаргал тийм ээ. Аз жаргал ер нь тэгэл тийм зүгээр л аз жаргалтай байх. Сэтгэл хангалуун. Амьдралдаа сэтгэл хангалуун байх. Тэгээд яг өөрийнхөө дуртай биш нэг тийм хүмүүсийн хийгсэн зүйлийг хийгээд яг тэр өөрөөрөө сэтгэл хангалуун байж чадах уу? Ирээдүйд чи 40 настай болоод би ийм ажил хийдэг гэж бодох уу? Тэрнээс амар имэсэн дээр. Тийм. Гэтэ бас яг нэг зүйл хийж байгаа бол тэрүүн дээрээ яг хийн гэж шийдэх хэрэгтэй. Тийшгүй ингээд хоёрын хооронд авах юм бол зээл яваад хоёрын хооронд явах юм бол ер нь чадахгүй. Яг л straight shoot хийгээл яг тэр зүйлээ сонгоол тэр зүйлээрээ яг явах хэрэгтэй. Тэр л ер нь маш чухал. За гой зөвлөгөө өглөө. За одоо яг өндөрлж байгаа учраас өөрөөсдийнхөө сошиал ч юм уу эсвэл яг сүрэн бас өөрийн гэсэн нэг бичлэг хийдэг гэсэн шүү дээ. Тэрийг бас fashion content short form content TikTok, Instagram, YouTube дээр агтай босож ирж байгаа тийм. Мэдгүй. За comeback гэж сая сүүл бичдэг болчихсон. Яг Instagram дээр @surin with 5 ийтэй. Тэгээд ер нь бол ирээдүйд зөндөө болон юу контент хийх бах намайг ирээдүйд олж харж магадгүй зөвлөгөө харна гэж найдаж байна. За би бол тэг контент дээр хийдэг шүү дээ. Гэхдээ яг Instagram, TikTok ер нь бүх сошиал дээр __www гэж байгаа шүү. Яг юу гэсэн юм? Мэдгүй зүгээр л www хийсэн. 2Ws. За ингээд өндөрлөхөд за ирсэн ч очтой баярлалаа. За баярлалаа. Хаачих юм бэ? Таад номоо уншсан юм уу? Хөөе дууссан амархан. Одоо бичлэгээ үзье.